Хөдөө газар хот орон шиг олны цочроосон томоохон гэмт хэрэг гараад байдаггүй. Гэхдээ арх дарсны хэрүүлээс үүдэлтэй ч юм уу эсвэл ах トゥ угийн хооронд зангирсан ус хонзонгоос үүдэлтэй мөн бэлчээр ус булаацалцснаас үүдэлтэй дулиант хэрэг үе үе гарч сум орны тэрэ яран зочроон хэдэн жил тараалан амнаас ам дамжин яригдах тохиолдол бас бий. Доор өгүүлэх үйл явдалч тийм нэгэн хэргийн тухай юм. Балдангийн тэр жилийн хавар хажуугийн давааны ард хаварчаандаа дөнгөж буугаад байжээ. Балдангийн хоёр том хүү өвлөн унгааж цагаалаад орхисон хуурай шургаагнуудыг ачин ирж төлийн шинэ пүнс барихаар ойролцоох уул руу явсан байж. Яг энэ үед тэднийх рүү чиглээд цэнхэр өнгийн ВАЗ 469 машин ардаа цагаан тоос гоцойлхон асар хуурттай ойртож явах харагдсан байна. Ямаа самнаад эхэлж гисэн эд ноолуурын цаг байсан болохоор ноолуур авах гэж яваа чэнжүүдийн болов уу гэсэн бодол Балданд эхлээд төрсөн байна. Тэрбээр одоохондоо ноолуураа өгөх болоогүй. Жаахан үнд оруулж байгаад өгөх юм шүү. Хэрвээ чэнжүүд байвал ноолуураа зарчихсан гэж хэлэх юм шүү. Гэж ихнэртэй хилэнгээ мөнөөх машиныг огтсон байна. Гэтэл машин тэдний гадаа ирж янхит л огцом тоормослон зогсмогц. Дотроос нь сумынхан толгой баян гэгдэх айлын ганц хүү шагаа нилээд халамцуухан бууж иржээ. Түүний араас нь мөн л сумандаа нэртэй сүртэй хөрөнгөтэй чинээтэй гэгдэх хоёр айлын хүү хоргой торгон дээлээ шажирлуулж алаглуулсаар халамцуухан бууж ирцгээсэн аж. Балдан тэдэнтэй амар мэндэ мэдлэлсэний дараа хаа хүрч явааг нь асуувал зүгээр л айл хис чавгай хүүхэн эргүүлж явна. Хөдөө хэрээр тэнэж хөөхөн хүүхэн байна уу гэж явна. Хот хүрээ хис хонгор хүүхэн байна уу гэдэл явцгааж байна. Химэн Балдан агцаагч гэж хүндлэхгүй аархангуй сонин загнацгаажээ. Балдан тэдний гэртээ оргиж урьсан боловч тэд гэрт орсонгүй. Харин ч шагаан танайд орвол таасан намдаж талбай нь багдана. Химээ нилээд аархуу өнгөөр хилээд машинаасаа нэгэн жижигвтер хивс гарган газар дэвсч машин дотроосоо 2 шил арх ундаа алим зэрэг зүйлийг гарган өөрөх зураа. За Балдан ах наашаа суу. Мортин хишиг явганд гэдэгдээ. Дүү нарынхаа идэ будаанаас нэрлэхэхгүй хин шиг бас хороохгүй хин шиг хүрт гэсэн байна. Ага багтааж ядсан баян айлын эрхтэн хөвгүүдийн өөдөөс юу ч хилээд нэмэргүй учраа Балдан димэл мөнөөх газар дэвссэн олбогдээд нь очиж өвдөглөн суувал шагаа их гарын мөнгөн аягаар дүүрэн арх цэлэлзүүлэн хийж өгөөд Балтка ахтай ярих юм байна. Наадхаа эхлээд уучих гэсэн аж. Балдан ёс төрийг бодон сэржин мөргөөд мөнөөх архиных нь хагасыг уугаад буцааж өгвөл сумын өөр нэг баяны хүү болох төрөө хажуу талаас нь чамлаж голоод шавхруу энэ тэрэ үлдээхгүй шүү. Өдийн насны хүн байж аятайхан л байж үзээрэй. Уучих наадхаа химэн шахсан байна. Балдан мөнөөх архийг ууж дуусгаад өврөөсөө дугуй хайрцагтай улаан тамхиа гарган ороох үед шагаа өврөөсөө шар сүлдээ янжуур гарган тамхилаад. За Балдан ахаа танайхыг би өнгөрсөн хавар энэ хаварчаанда бууж байхад чинь ирээд дараа жил энэ хаварчаанд битгий буугаарай. Манай мал багтахгүй байна. Би дараа нь үн ханшиг нь бодоод өгчихье. Өөр газар хаварчаа төхнүүлж аваарай гэж хэлсэн биз дээ. Дэгтэл та яагаад энэ жил энд буучгав? Химээ нилээд шазууртайхан асуусан аж. Үнэхээр ч өнгөрсөн хавар шагаа хаварчаанда яг бууж байхад нь ирээд хойтон хавар танайхыг энд ирж буухгүй бол би хангалттай мөнгө өгнө шүү. Ахиад 5 хаварчаа барих мөнгө өгнө. Химэн хэлж байсныг Балдан бүр түрхэн санджээ. Гэвч тэр хүү минь мөнгө төгрөг яах вэ? Малчин дассан сурсан газраа л бараадах юм байна шүү дээ. Гэхдээ шагаа дээлийнхээ ингэрийг яран сугалдаргалж өрөөсөн гараа ил гаргаснаа. Мөнгө төгрөг яах вэ гинэ? Та тэгвэл тийм их баян хүн үү? Химэн бэлчээр хаварчаа булаалцсан хэрүүлээ эхэлсэн байна. Балдан энэ үед хоёр том хүн үхэр тэрэг хөтлөн ууланд цагаалаад орхисон шургаагаа ачин гэрийнхээ зүг ирж явааг харж энэ сацуу нэг л муу савын татаад явчихсан учраас яриагаа бушуухан дуусгахын түүс болж. За ах нь хэд хоногоос яаж игээд эндээс нүүхийг бодъё. Химэн бостол шагаа ханцуунаас нь гуд татан буцааж суулгаад. Хэд хоногоос бишээ. Өнөөдөр нүү. Яг одоо намайг харж байхад ачаалаад нүү. Унааных нь мөнгийг би өгчихье. Химэн аарахсан байна. Балдан шал согтуу ирийн бядархаг гараас ханцуугаа салгаж авахыг оролдон. За хахан доод айл руу очиж тракторыг нь гуй. Та нар хараад байж бай. Гэхэд түүнийг айж эмээх тусам зүрхэн хөөрсөн шагаа улам бүр цээжээ хөдлөхөн өндийж ирээд намайг харж байхад бушуухан нүгээд гисэн биз дээ. Химэн гуд татан газар унгаасан аж. Яг энэ үед хоёр том хүн гэрийнхээ хаяанд ирж таарсан бөгөөд машинтай хүмүүс эцгийг нь гуд татан газар харуулдуулж байхыг харжээ. Хоёр том хүн бүл чадал ихтэй, ер нь хүнд дээрлэхүүлэхгүй гэж үздэг маш их хор шартай залуус болохыг Балдан сайн мэддэг учраас чухамхүү тэр хоёрыг ирэхээс өмнө согтуу залуусыг явуулах гэж оролдсон боловч санснаар нь болсонгүй.
Эцэг нь газар харуулдан унаад босч байгааг харсан хоёр хүн хөдөлж явсан үхэр тэргээ тэр чигээр нь хайчхаад морьтой гуйдан уралдах нь холгүй тэдэн дээр давхиад ирсэн байна. Том хүн төрүүлж ирээд шас өгтөг гуйвж дайвлан суугаа сумын тэргүүн баячуудын 3 хүүг харамгацаа уур омгон дүрлэлзэн асч. Та нар яагаад хөгшин хүнийг чирж гулдраад байгаа юм бэ? Хэмээн чангахан асуусан ач. Энэ үед шагаа морин дээрээ тэнцэн дашуур барин хүнэлдэж байгаа түүн рүү "Хөөе чи хурч ирээд зодчихвоо. Чамайг хараад айсандаа шээс хурчглээ байна штэ. Би танайхыг эндээс бушуухан нүү гэж хөөхөөр ирсэн юм. Та нар яхаараа манай малын бэлчээр" хэмээн хэлж дуусаагүй байтал Балдангийн том хүү морио даврин ирмэгцээ ганцхан налаад л шагааг тэрий хадан унтал ташуурдаад хайчихсан аж. Энэ үед хажууд нь сууж байсан нөгөө хоёр нь ганцгүй шамлан өндийсэн ч Балдангийн том хүү нь морио эргэлдүүлэн нэг ташуурдаад авчээ. Тэр үед баг зэрэг сэхээ орсон шагаа машин руугаа ухас хийн гүйж очоод хаалгыг нь онгойлгоо могцоо барс хэмээн нэрлдэг ангийн том винтопу гаргаж ирээд шар хидэл сумлан Балдангийн том хүүгийн урдаас дөгсөн аж. Үүнийг харсан Балдан нүд ирэмхийн зур ухас хийн дүүлж очоод шагаагийн гардах бууны амнаас атхан өөрлөвгээд угтартал буундуу тасхийн тэр хавьд байсан хүмүүсийн чих дүлийрээд явчихжээ. Шагаагийн санамсаргүй гохыг нь дарсан бууны сумад цээжээ зад буудулсан Балдан өвгөний дээр эхнэр болон хоёр хүн орилолдож байх хооронд шагаа тэргүүтээ Баян айлын хөвгүүд хумгүй машиндаас зогтож олсон байна. Үүний дараа Балдангийн хоёр хүү шагаа тэргүүтээ залуусыг олж алаад эцгийнхээ өшөөг авна хэмээн карбийн үүрэн 2-3 сумын төвөөр хөшөлдөж тэр хавийн цагдаа нарыг түргэн авахулжээ. Хөрөнгөндөө ирдэж сагсан Баян айлын хөвгүүд бэлчээр булаалдан хэрүүл маргаан өдөөснээс үүдэж Балдан хэмээн хижээлэр инхүү хорвоог орхисон байлаа. Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө гарсан энэ хэрэг саяхан ботод шийдэгдээгүй байсан бөгөөд мөнөөх сагсуу залуусын Баян эцэг их талигач Балдан өөрөө эхэлж хэрүүлүүдөөд сүүлдээ хүүхдүүдтэйгээ нийлэн дашуур далайж гэмгүй хүүхдүүдийг минь зодсон. Тэгснээ машин доторх бууг гарган буудах гэж байгаа санамсаргүй буу алдаж өөрийгөө хөнөөсөн хэмээн мэдүүлээд өөрсдөө хохирогч болчихсон тууж явсан билээ.